За сайн байцгаана уу? За өнөөдөр математикийн эслэлтийн ерхий шалгалт 2022 оны А үйлрээ бодож байгаа үргэлжлүүлээд 22-оос 31 дугаар бодлогыг бодож үзүүлье багш нь. За 22 дугаар бодлого нь эерэг гишүүдтэй геометри прогрессийн B3 6, B9 48 бол B6-г олоорой гэсэн байна. За бодлолтыг харъя. За геометри прогрессийн ерхий гишүүн томьёог харагдчихэв. B-ийн тэнцүү, B1 өрчин хүүгийн n-с нэг зэрэг. За тэгвэл эерэг гишүүдтэй учраас күүн тгээс ямар тоо? Их тоохно. За B6 олох гэж байгаа бид нар. Тэгэхээр B6 маань энэ ерхий гишүүн томьёонд тавихаар B1-ийг өрчин хүүгийн 5 зэрэг болно. За тэгвэл B9 бол өгсөн байгаа. Тэгэхээр томьёогоороо бол B1-ийг өрчин хүүгийн 8 зэрэг, B3 бас өгсөн байгаа. B1-ийг өрчин хүүгийн квадрат. За энэ хоёрын хооронд нь үржүүлчихье багш. За тэгэхээр B9-ийг B3-аар үржүүлэхэд B1-ийн квадратыг үржих нь хүүгийн 16 болчихно. За тэгэхээр эндээс B9 маань 48-г өгсөн, B3 маань 6 өгсөн чи орлуулчингууд дахиад дээрэс нь энэ B1-ийн квадрат чинь хүүгийн 16-ыг квадрат хаалтанд гарах зэрэг ерөнхий зэрэгт оруулчих B1-ийн өрчин хүүгийн 5 зэрэг болчихно. Яагаад ингэж ялгаж яана гэх юм бол нөгөө B6 болох гэдэг чинь B6 маань B1-ийн өрчин хүүгийн 5 зэрэг байгаа шүү дээ. За ингээ хоёр талаас нь язгаар гаргахчингууд юу бол таах нь 48-ыг 6-8 48 гээ 6-аас язгаар гаргаад 8 чинь 4-32-гээ 2-ыг гаргачвал 12 язгаар дээр 2 болчихно. Тэгэхээр B1-ийн өрчин хүүгийн 5 зэрэг маань 12 язгаар дээр 2 болох нэ. Нөгөө нэмэх хасах гарахгүй ш. Нөгөө нэг эерэг гишүүдтэй гэсэн учраас хасахын үг гэж авсангүй. Тэгэхээр манай хариу маань D хариу байх нэ. За 23 дугаар бодлого харъя. Логарифм 2 сүртэй x нь логарифм 2 сүртэй y 2 дээр y дээр нэмэх 2 ба 2y квадратаас нь x квадрат тэнцүү 17 тэгш x-ийг олоорой болчихно. За бодлолтой нэрээ. Логарифмын арын илэрхийлэл тгээс ирсэг байдаг. Тэгэхээр x нь тгээс ирсэг тоох хэрэгтэй. Энэ логарифмын арын илэрхийлэл x учраас. Тэгэхээр эндээс манай хариун дундаас x нь тгээс бага тоог манай хариу биш. Тэгэхээр B хариу биш вэ? Мөн D хариу бас биш. Тэгэхээр үлдсэн A, C, E-гээс л манай хариу бага таах нь тий. За тэгэнгүүт одоо бодлогоо эхлэх зөмөрөө энэ логарифм 2 сүртэй гэдэг логарифмын гадна талын мөн тоомоогоор үржээгүй байна тий. Энэ хоёр тэнцвэр нэгдэж арын илэрхийлэлүүд нь тэнцүү. X тэнцүү y дээр нэмэх 2 болно тий. За эндээс шууд хариу бас харж болох юм. X нь y дээр нэмэх нь 2-той тэнцүү буюу y нь x-ээс 2 дахин ямар юм бэ? Бага байх хэвээр. 2-оор бага байх хэвээр. 2-оор тий. Тэгэхээр A хариу яах нь вэ? 2-оор B нь их болчиход байна тий. C хариу бас x нь y-гээсээ бага болчиход. Тэгэхээр манай хариу биш. Тэгэхээр эндээс хариу маань E байх нэ. За ингэж шууд боломжийг тааж болно. Эсвэл цөмөрөө цаашаа үндсэн бодолт руу орё. Тэгэхээр x-ийн оронд нь y дээр нэмэх нь 2-ыг доотлох тэгшгэлтэй орлуулж. Тэгэхээр x квадратын оронд y дээр нэмэх нь 2-ын квадратыг орлуулад хаалтаа 7-8-аар задлаад эмхтгчвэл y квадратаас хасах 4-ийг хасах 21 тэнцүүтийг боллоо. За эндээс тэсгээртэй одоо y-ийг 2 олсон чинь 7 ба хасах 3 гэж гарсан. Тэгэхээр нөгөө y маань бол логарифмын арын илэрхийлэл учраас y дээр нэмэх нь 2-ын тгээс их байх учраас хасах 3 манай хариу биш. Тэгэхээр y тэнцүү 7 манай хариу. Тэгэхээр энэ нөгөө y дээр 2-ын нэмэхэд x гардаг гэдгээс x нь тэнцүү эсгээд манай хариу e гэдэг яг батлагдлаа тийм ээ. За 23 дугаар бодлого харъя. P от x нь x квадратын 2x нэмэлт c олон гишүүнтэй нэг язгуур нь x тэнцүү хасах 3 бол үржигдэхүүн болгон задлаа гэж. За тэгэхээр нэг язгуур гэж одоо юу хэлэх вэ гэх юм бол одоо x-ийн оронд нь энэ хасах 3-ыг орлуулахад энэ олон гишүүд ихтэй тэнцдэг гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ хасах 3 одоо уршаа оруулж л та. Тэгэхээр x дээр нэмэх нь 3 гэдэг үржигдэхүүн энэ агуулж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл x дээр нэмэх нь 3 гэдэг авчсан агуулаад тэр нь тэг байлгадаг утга нь x нь хасах 3 байна шүү. Тэгэхээр эндээс харах юм бол манай e хариу бол x дээр нэмэх 5 байна. Тэгэхээр манай хариу биш. Үржигдэхүүн нь уг нь x дээр нэмэх 3 агуулдаг тусдаа шүү. За дахиад А хариу бас биш байгаа. Энэ дахиад дараачих нь юу байх нь вэ? Одоо тэгэхээр үлдсэн хариун дундаас B, C, D3 айлнах нь шүү дээ. Энэ D3 гэдэг нь сүүлд нь тавихаас гараад ирчих тийм. За одоо тэгэнгүүт x-ийн оронд одоо хас 3-ыг тавилаа. B от x олно шүү дээ. Энэ маань тэгтээ тэнцэх байна. Яагаад гэвэл x дээр нэмэх нь 3 гэдэг үржигдэхүүн агуулж байгаа учраас тийм байна. За ингээд хас 3-ын квадрат 9 хас 3-ыг 2-оор хас 6 тэнцүү x c тэнцүү хас 3 болчихлоо.
Тэгэхээр манай P/X одон гишүүнд маань x квадрат дээр нэмэх 2x хасган 3 гэдэг одон гишүүнд яах нь харлаа. За одоо үүнийгээ үржигдэхүүн болгон задлчих бол юу бол таах нь. Эндээс нөгөө сул гишүүний үржиг маань хасах 3 байх гэсэн. Тэгэхээр D хариу маань нэмэх 5-ыг хасах 3 гэж нэмэх 15 болчихно. B хариу маань хасах 3-ыг хасах 2-ыг хасах 6 болчиход байна. Тэгэхээр C хариу маань бол 3-ыг хасахыг үржихээр сул гишүүн нь хасах 3 гараад манай C хариу зөв байна. За ингээд үржигдэхүүн. За ингээд x дээр нэмэх нь 3, x-ээс хасах 1 гэдэг үржигдэхүүн ингээд задарсан байна. За 25 дугаар бодлого харъя. P/X нь x-ээс хасах нь 2 ба G/X нь x квадратаар нэмэх нь 3 функцүүдийн хувьд f-ийг g дугсраарай гэж тий. Тэгэхээр тэр нь x дээр нэмэх нь 1 бод x-ийг болоорой гэж. За тэгэхээр бодолтой харъя. G/X нь f/x-тэй угсар өгвөл одоо юу гэсэн үг вэ гэвэл G/X гэдэг чинь өөрөө энэ x-ийн орно энэ хаалтан дотор юу вэ? Тэрэн дээр яах нь 2-ыг хасаарай. Тэрийг квадрат зөвшөө 3-ыг нэмээрэй гэсэн үг байна G. Тэгэхээр хаалтан дотор маань f/x байгаа юм чинь f/x-ийн квадрат дээр нэмэх нь 3 байх нь. За энэ маань x дээр нэмэх нь 1-тэй яах нь тэнцүү гэж өгсөн байгаа тийм өгсөрсөн байна. За одоо f/x маань өөрөө x-ээс нь 2 юм чинь орлуулч. Тэгэхээр x-ээс хасах нь 2-ийн квадрат дээр 3-ыг нэмэхэд x дээр нэмэх нь 1-тэй тэнцүү гэсэн тэгшэл гарлаа. За үүнийгээ 7 томьёогоор задлаад эмхтэгчвэл x квадратаас хасах нь 5x нэмэх нь 6 тэнцүү тэгтгэжтэй боллоо. За үүнийгээ дискримината бодоод томьёоны аргаараа ингээд бодчихвол x1 нь 3, x2 нь 2 гэж гарлаа. Тэгэхээр манай хариу эндээс зөв хариу маань B байх нэ. За 26 дугаар бодлогоор тангас альфа нь 3-г өгсөн бол косинус альфаг x дээр 1 дээр нэмэх нь косинус квадрат хуваасна. Нэмэх нь 1 дээр нэмэх нь косинус альфа хуваасныг квадратыг хиттэй тэнцүү болоорой гэж. За цөмөрө бодлого харъя. Ижил өөрөгийг хаалт нь зэрэг дотор нь. Тэгэхээр ийшээ косинус альфаг ийшээ x дээр нэмэх нь 1 дээр нэмэх синус альфа гэх юм тий. За тэгээд 7 номёгоор хаалтан дотор задлж чинь 1 дээр нэмэх синус альфагийн квадратыгаа 7 номёгоор задвал синус квадрат альфа нэмэх нь 2 синус альфа. За эндээс синус квадрат альфа гэх косинус квадрат альфа ч өөрөө 1-тэй үнцэн адилхан. Тэгэхээр нэгийг орлуулчихвал 1 дээр 1 нэхэр 2 болчихно тий. За тэгээ энэ хаалтанд дээр хөртөрт нь болохоор 2-ын тоо хайх учраас 2-ын тоо хаалтнаас өнөхөр үржил гаргачих. Тэгэнгүүт x дээр нэмэх нь биш 1 дээр нэмэх нь синус альфа 1 дээр нэмэх нь синус альфа байгаа учраас хураачих. Тэгвэл хаалтан дотрыг үлдэхүүл 2 дээр нэмэх косинус альфагийн квадрат болох нь тий. За тэгээд тусрын квадрат гэдэгчвэл 4-ийг хуваахын косинус квадрат альфа буюу энэ 1-ийг хуваахын косинус квадрат альфа чинь үнцэн адилтгалаараа тангас квадрат альфа дээр нэмэх 1 байдаг. Тэгэхээр эндээс нөгөө тангас альфа маань 3 гэдгээ орлуулчихвал 3-ын квадрат дээр нэмэх 1-ийг 4-өөр үржүүлэх буюу 40 гарах нэ. Тэгэхээр манай зөв хариу маань D хариу байх нэ. За 27 дугаар бодлого харъя. За косинус радиус нь 4 байдаг тойргийг багтаасан тэгшүүцэг трапецийн хувьд AD-гээс BC-г хассан 6 гэж. Тэгвэл периметрийг болгох гэж. За тэгвэл бодолтой зөмөрө за тойрог маань трапецид багтана гэдэг чинь 4 талын яа гэсэн үг шүргэн гэсэн. Тэгэхээр тэр 4 талын шүргсэн цэг рүү ингээ радиус татчих. Тэгвэл энэ маань нөгөө нэг томьёо тойргийн багтаасан шүргэл тойргийн төвөөс тойрогт чадсан шүргэгчд татсан радиус нь шүргэгчтэй перпендикуляр. Тэгэхээр энэ маань бас радиус юм чинь бас 4. Дээшээ бас BC-гээс шүргэж байгаа тал руу татангууд бас энэ маань яг нь перпендикуляр огтлоо 4 болно. Тэгэхээр энэ маань 90 градус, энэ маань 90 градус гэдэг чинь энэ огтлын цэгүүд дээрх энэ C-гээс энэ огтлын цэг хүртэл B, C-гээс энэ доотлын огтлын цэг хүртэл замаар бүгд 4 болчихно. Яг л квадрат үүсчих гэсэн үг шүү дээ. За доотлын бас D оройгоос хаасан 2 шүргэгч маань ч бас 4 болчихно. За одоо энэ дээдлийн BC-гийн шүргэлтийн цэгээс B ортлох хугацааг нь X гэж тэмдэглэчихвэл энэ маань нөгөө тойргийн гадна орших цэгээс тойрог татсан 2 шүргэгч хоорондоо тэнцүү байдаг гэдгээс B оройгоос татсан энэ тойргийн 2 шүргэгч маань бас X гэж тэнцүү байна. За мөн бид нарт өгсөн ёсоор AD маань BC-гээс 6-гаар их гэж өгсөн тий 6-гаар их. Тэгэхээр энэ маань 4-гээ өгчвөл одоо энэ доод суурийн AD суурийн шүргэгчдийн цэгээс A орой хүртэлх маань X дээр нэмэх 6 байна. За яагаад X дээр нэмэх 6 вэ гэх юм бол одоо яг энэ B оройгоос энэ AD суурийн перпендикулярыг ягаанаар татчихъя л да. Тэгвэл яг энэ хэсэг маань бол X болчих واخгүй.
Тэгвэл энэ хоёрын зөрөө чинь 6 гэсэн юм чинь зөрөө хаана өсчихвэл B-гээс C хүртэл өдөр нөхнийгс 4 нөхнийгс юм чинь яг энэ ягаан перпендикуляр суурьас энэ А орой хүртэл маань 6 хүртэл байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ маань x дээр нэмэх нь 6 хүртэл. За тэгээ нөгөө талаас харуул энэ А цэгээс энэ тойрогт 2 шүрх татсан байгаа байхгүй. Нэг нь x дээр нэмэх 6 юм чинь нөгөөх нь бас x дээр нэмэх 6 тань. Яг бол шүрхчүүд хоорондоо төвчөх хэрэгтэй тийм. Нэг цэгээс татсан. За ингээд харангуут энд нэг юм тэгшүнцэгт гурвалж үүсэж байгаа. Хараа B энэ ягааны суурь А гэсэн тэгшүнцэгт гурвалжны нэг энэ өндөр нь 8 бол. Ягаад гэвэл энэ чинь хоёр тал дээр градус болж байгаа. Энэ 4 4-гээд адилхан 8 болж байна. А нөгөө катет нь 6, нөгөө гипноз маань болохоор 2x дээр нэмэх нь 6 болчихно. Энэ B A-ын зай маань 2x дээр 6 болох нь шүү. За одоо ингэнгүүт яах вэ гэвэл гипноз маань 2x дээр нэмэх нь 6-ын квадрат нь 2 катетийн квадрат буюу 8 6-гийн квадратуудын нийлбэртэй байна. За эндээс үзэх юм бол 8-ын квадрат 64, 6-ын квадрат 160, 36-ыг нэмэх юм бол 100 буюу 2 талаас нь язгуур авчвал x дээр 2x дээр нэмэх 6 наартаа хасгуудахыг авах яг бол геометри явж байгаа ч тийм. За эндээс үзэх юм бол юу бол таарах вэ? X нь 2 болчихж байна. За тэгэхээр x нь 2 болж байгаа юм чинь одоо периметрийг олох гэсэн шүү дээ. Тэгэхээр цөмөр периметр маань одоо эргэн тойрны урт учраас энэ дөрөв хэдэн ширхэг байх нь 1 2 3 4 ширхэг 4 ширхэг гэж байна. За нөгөө x тэнцээ 2-ыг олсон утга маань x маань хэдэн ширхэг байх вэ? Энд 1x, энд 1x, энд 1x ингээд 4 ширхэг x буюу 2-ыг 2 гэж. За нөгөө илүү гарсан 6 маань бас 2 ширхэг байна шүү. Тэгэхээр үржихэд ингээд бүгдийг нь нэмчихээр 36 буюу зөв хариу маань А хариу гарч байна. За 28 дахь бодлого харъя. Интеграл 0-аас 1-ийн хооронд x-ээс асах нь 2-ыг хуваах нь x dx-ийн тодорхой интегралыг бодоорой гэсэн. За бодлолтыг харъя. За одоо цөмөрөө тус үрийн x тууч. Тэгэхээр x-ийг x туухаар 1, 2-ыг x туухаар чинь хуваацдахгүй учраас ингэ үлдэх юм тий. За ингэ нийтбэр ялгаагийн интегралыг тус үрээс нь авдаг. Тэгэхээр 1-ийн интеграл маань d интеграл 0-аас 1 орон dx. За хасах нь 2-ыг үржих нь тогтмолтой урдаагаараа үржиж. А 1-ийг хуваах нь y-ийн x зэрэг гэдэг маань юу болтой? Y-ийн хасах x зэрэг болчихно. За ингээд тусраад тавьвал энэ дифференциал интеграл хоёр маань устдаад x гарч байна. X маань 0-аас 1-ийн оронд байна. Үржих нь y-ийн хасах x-ийг дифференциалын ойдлыг адилхан болгох арга хэрэглэе. Орлуулгын арга хэлж гэсэн үг шүү дээ. Хасах x-ийг үржиж түрүү урд нь хасгаар үржих хасгасгын нэмэх болчихно. За ингэвэл дээд хэлээ орлуулсан байна x-ийн хооронд. 1-ээс тгийг хаслаа. Нэмэх нь y-ийн хасах x-ийн интеграл маань dx нь хасах x болсон учраас юу d-ийн хасах x болчихно. За мөн дээд хэл нь 1, доод хэл нь тэг байна. За ингээд дээд хэл 1-ийг орлуулад хасах нь доод хэл тгээ орлуулах асуул ийм болох нь. Тэгэхээр ямар тооны тэг зэрэг 1 хүчээс y-ийн тэг зэрэг маань 1. Y-ийн хасахны зэрэг маань болохоор 1-ийг хуваах нь болж байгаа тийм. 1-ийг хуваах нь. За ингээд хаалтаа задлаа үржүүлчихвэл 1 дээр нэмэх нь 2-ыг хуваах нь. За хасах нь 2 буюу 1-ээс 2-ыг хасах хасах 1 болчихно. Тэгэхээр y-ийг y-ний 2-оос хасах нь 1 буюу манай зөв хариу маань C хариу маань зөв байх нэ. За 29 дугаар бодлого харъя. А цэг. За одоо А цэгийн тэмдэглэсэн байна багш. 3 2 дээр яах нь цэгийг координатын их төвтэй хасах 2 коммутатор хувиргахад B цэг гарна гэж. За тэгвэл коммутатор яаж хувиргах вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр эхлээд координатын ихтэй төвтэй учраас координатын ихээсээ А цэг хүртэл хэвтэй тэнглэгийн дагуу баруун нэмэх тал руу 3 босоо тэнглэгийн дагуу дээш 2 нэгж явж байна. За энэ маань коммутатор учраас одоо хасах 2 коммутатор учраас эсрэг тийш явах нь. А хэвтэй тэнглэгийн дагуу ирэх тал руу 3 явжсэн бол одоо 2-оор үржүүлээд 6 хасах 6 явлаа сөрөг тал руу. А доош яах нь 4 явлаа. Тэнгүүд энэ маань манай B цэг гарч ирж байна. За энэ B цэг доор гарч ирлээ те. За мөн таслал тавьсан байна. Тэгэхээр зэрэгцэн ургас гэж ойлгох нь тийм өгүүлбэрээ. Тэгвэл харин Y тэнхлийн хувьд тэгэхээр А цэгийг Y тэнхлийн дагуу нөхөх байхгүй. Тэгэхээр А тэнхлийн Y тэнхлийн дагуу нөхөхөөр X-ийн хас 3 нэмэх 3 дээрсэн бол Y-ийн хас 3 дээр X-ийн хас 3 дээр Y-ийн 2 дээр хэвээрээ гэсэн. Y нь өөрчлөгдөхгүй X нь өөрчлөгдөх юм. За энэ 3 цэгээ холбоод ингээд гурвалж үүсгэх. За ингээд энэ гурвалж холбоод юм гурвалж ногоон гурвалж үүсгэлээ. За энэ талбайг болоор гэсэн. За тэгэхээр энэ гурвалжны талбайг болохтой яаж болдог вэ гэх юм бол суурийг өндөр өржүүлдэг. За суурийгаа энэ А цэгээр сонгож авъя. За А цэг маань бол хас 3-аас нэмэх 3 хооронд очиж 6 нэгж өртөлтэй.
За өндөр маань тэгвэл энэ Б оройгоос буух болж байна. За энэ Б оройгоос ингэ буулгачих. Тэгвэл энэ маань хасах 4-өөс нэмэх 2-ын хооронд зай маань бас 6 нэгж зайтай. Тэгэхээр энэ гурвалж маань өндрийг суурьжууд өгч 6 2 туваагаар 18 буюу манай хариу маань B хариу гарч байна. За 30 дугаар бодлогоорой. Сагсан бөмбөгийн нэг багийн 5 тоглогчийн эхний үед авсан онооны нийлбэр нь 24. Квадратуудынх нь нийлбэр нь 130. Харин нөгөө багийн тоглогчийн онооных нь нийлбэр нь 21. Квадратынхын нийлбэр нь 121. Бод 10 тоглогчийн стандарт хязгаартыг олоо гэж. За тэгэхээр стандарт хязгаарт маань юу байлдаг вэ гэх юм бол disperse-с язгуур авч гардаг. Тэгвэл disperse яаж болдог вэ гэвэл x-ийн квадрат буюу нөгөө каноныхын квадратуудын нийлбэрийн дунджийг математик дунджийн квадратыг хасдаг. За тэгвэл одоо математик дунджаа яаж олдог вэ гэвэл онооныхын нийлбэрээ нийт түүхтийн тоонд оч. Тэгэхээр манай x онооны нийлбэр маань 24, y онооны нийлбэр нь 21, нийлээд 10 өгч 10 туугаад 4.5 боллоо. За одоо онооны квадратуудын дунджийг яаж олох вэ гэвэл x-ийн квадратуудын дундаж, y-ийн квадратуудын дундаж 10 байна. Тэгэхээр x-ийн квадратуудын дундаж маань 100, квадратуудын нийлбэр маань 130, y-ийн квадратуудын нийлбэр 121, тэрийг нэмээд 10 туучвал 25.1 гарлаа. За одоо disperse үргэлжлүүлээ тий. Квадратуудын нийлбэрийн дундаж маань 25.1, хасах нь математик дундаж маань 4.5-ийн квадрат байна. За ингээ 25-аас 4.5-ийн квадратыг хасахаар 485 гарлаа. За одоо стандарт хязгаалт маань энэ болсон disperse-с язгуур гаргаарай гэсэн. Тэгэхээр язгуурдаар 485 буюу манай хариу маань D хариу зүг байх нэ. За одоо 31 дугаар бодлого харъя. За үүгээр манай бодлого дараагийн энэ үеийн бичлэг маань дуусчихэ. Дараа нь та бүхэн үргэлжлүүлээд 3 онорхоо бодлого бүгдийг бодож үзүүлнэ. За параболаар харилцсан төрсийн талбайг олоорой гэж. За нэг нь бол ингээд доош харсан парабол, нөгөөх нь дээш харсан парабол. За доош харсан параболын маань оройн цэг маань x нь хасах нэгдээд y-г нь 5 дээр. Тэгэхээр параболыг яаж оройн цэгээр бичдэг бол y тэнцүү a-г үржих нь ахмад төвшин нэмэх коэффициентийг үржих нь x-ээс хасах нь оройн цэг үүдэг. Оройн цэг маань хасах нэг учраас нэмэх нэг болчихлоо. Тэгээ хаалтаа квадрат нэмэх нь y оройн цэг үүдэг. 5 нэмэх нь 5 үүдэг. За одоо ахмад төвшин нэмэх коэффициент яаж болох вэ? Энэ парабол чинь энэ 4 тэг гэдэг энэ цэгийг дайрч шин. Тийм учраас x-ийн оронд тэгийг y-ийн оронд 4-ийг орлуулчихвал манай a маань хэдөө хасах нэг гарах нэ. За ингэвэл ахмад төвшин нэмэх коэффициентаараа a-гийн өмнө хасах нэгийг орлуулчихвал y тэнцүү хасах хаалтаа нээлээ x дээр нэмэх 1-ийн квадрат нэмэх нь 5. Энэ маань манай доош харсан параболын маань тэгштгэл байна. За одоо дээш харсан параболын маань оройн цэг маань бас нэмэх 1 хасах 5 дээр яг эсрэг дэвтэгтэй тий. Тэгэхээр a үржих нь x-ээс хасах нь 1 хаалтаа квадрат хасах нь 5 үүсэж. За энэ парабол маань мөн адил бас y тэнхлэгийг тэг үед тас 4-өөр хөтөлсөн байна. За ахмад төвшин коэффициент олохын тулд x-ийн оронд тэгийг y-ийн оронд тас 4-ийг орлуулангууд ийм боллоо. За эндээс a маань 1 гарчлаа. За тэгвэл одоо ахмад төвшин коэффициент 1 болсон юм чинь манай 2 дахь дээш харсан параболын маань тэгштгэл ямар хэлбэртэй болох вэ? x-ээс хасах нь 1-ийг квадратаас хасах нь 5 болох нь. Нөгөө 1 учраас үрдсэнгүй шүү дээ. За одоо энэ хоёрынхоо параболынхоо огтлцуулж байгаа огтлын цэгийн координатыг яах хэвээр олох хэвээр. За тэгэхээр энэ хоёрынхоо тэгштэглээ y1-ийг y2 тэгштэй хооронд тэнцүүлээд 7 томьёогоор задлаад эмхтгчгүүд 2x квадратаас хасах нь 8 гэсэн тэгштгэл гарч. За ахмад энэ хоёрыг огтлцоод нийлүүлсэн нь x квадратын өмнөх коэффициент маань 2 байна. За одоо огтлын цэгээ одоо дээр байгаас доорын хасаад интегралаа бодохын амархан арга зааж өгье. За энэ маань ойлгвол s тэнцүү ахмад төвшин өмнөх коэффициент. За огтлцлыг нь олоход x квадратын өмнөх коэффициент ахмад төвшин өмнөх коэффициент 2 гэсэн. 2-ыг үржих нь хаалтаа нээлээ. Огтлын цэгнэнд харагдаж шít. Доодох нь хэлнэ хасах 2, дээд хэлнэ нэмэх 2 дээр огтлцсон байна шүү. Тэгэхээр дээд хэлээс нь доод хэлийг хасаад куб зэрэг төвшүүлээд 6 тууд гэсэн юм том яага. За тэр дагуу ингээд бодонгууд хасгасхын нэмэхэд 4-ийн куб 164 2 үчихэд 128 6 туваагаад 2 тураагаад бүхэл хэсгийг ялгачих юм бол 21 бүхэл 3-1 буюу манай хариу маань Е хариу зөв хариу байна. За ингээд дараагийн тохиолдолд уулзлаа. Баяртай.